ингээ хүрэлцэн ирсэн та бүхэнд манай гишүүдтэй өдөр тусам үеийн гишүүд манай хамтран ажиллагч төлөш байгууллагын ерөнхийлөгч нар энд хүрэлцэн ирснийг хэлэхэд таатай байна. Ингээд морин жил бол ингээд түүхийг харахад гол төлөв өсрэлтийн өөрчлөлтийн шинжиллийн ийм жилүүд явуулж болж иржээ. 1206 онд одоо Монгол улс байгуулагдсанаас ахуулаад 1990 онд монголчууд ардчил хүний эрх одоо эдийн засгийн эрх чөлөөгөө тулгсан юм. Тийм учраас энэ жил бас 100 жил манай барилгын салбарт тохиож байна. Барилгын салбарын хөгжил бол маш хурдтайгаар бидний нүдэн дээр өрнөж бид нар энд оролцож явж байгаадаа бид бахархдаг. Ингээд энэ жил 100 жилийнхаа ойг илүү их хэв нэгдэлтэй, илүү их өргөн бүтээлтэй энд суулгарсан болон манай нийт гишүүдийн гэр бүл, өөр хүүхэд, ээж аав, ах дүү нар энх хамглан сайхан байж энэ ондоо эрч хүчтэй явахын эрүүлгийг Монголын барилгын үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувьяасаа тавхан хүргье. Саахан хаварч байна уу? За саахан одоо морин жил гарч байна. Одоо морины босоод цагаан хүн одоо монголчуудын маань одоо саахан нэрэж харж бахаа гэж одоо нэг зүгээс бодож байна. За Монголын барилгачдын их хурл энэ 7 дахь удаа сайн болж байна. Барилгачдын нэгдсэн холбооны зохион байгуулалт сая ордондын хурал хийсэн байна. Тэр нэг жоохон чимээргүй байна. Тэгээд 5 дугаар их хурлаар Монголын барилгын үндэсний ассоциац байгуулсан гэсэн тогтоолыг төсөлтөөр боловсруулж төрийн ордонд тийм тогтоол Монголын барилгачдын 5 дугаар их хурлын тогтоол биш тэрийг орж яваарай.